Энэ шинэ сэвчээг угсрахтаа анхаарах нэг зүйл нэх юм бол манайхан ийшээ шидэж хийгээд идэг. Тэр бол айгүй буруу. Аль болох зөөлхөн хуруугаараа ингээ гулсуулж зөөлхөн хийж явах хэрэгтэй. Шидээд хийчихээр энэ одоо яг энэ сэвчээний үзүүрийн дээдлийн энэ хоёрын зайн ойрчоор очлуурч маань өөр болчихно гэсэн үг тог аялтна. Тэгэхээр энийг аль болох зөөлхөн гулсуулж хийж явах хэрэгтэй гэсэн үг. Сэвчээг дөрвөлнгийн боож дуусныхаа дараа анхаарах бас нэг зүйл нэх юм бол гатушкны байрал гэж байгаа. Дөрвөн шиг гатушк маань өөрөө хоёроо залгуур нь өөр өнгөтэй байдаг учраас сөөлжиж хар саарл гэж сөөлжиж хийх хэрэгтэй. Тэгвэл манайхан хоёр саарлгээ хийчихээр машин маань доголдох жичрэх тийм магадлалтай учраас залгуурнууд гарч ирсэн залгуурнуудынхаа байрлалыг анзаарч байгаа. Буцаач хийхдээ яг залгуурныхаа өнгөнүүдийг харж агаад зөв дараалалаар хийж явах хэрэгтэй. Гатушкны маань одоо өнгөт залгуур гэдэг байгаа нь болохоор энэ байна. Хойхийн залгуур нь хар саарл гэдэг энэ пүрүс хорь бол ийм хоёр өнгөтэй байгаа. Эхний цилиндрт нь бол хар нь орно. Тэгээ харын араас саарл дахиад хар саарл гэсэн ийм дараалалаар хийнэ гэсэн үг.